Боломжны эрүүл мэндийн тухай хууль 6 сарын 1-ээс одоо хэрэгжиж эхэлсэн. Тэрний дагуу бол одоо Монгол улс хөдөө аж ахуйн яам одоо бүх малаа 66.2 малаа угаая гэдэг одоо хөдөлгөөн өрнүүлж байгаа. За энэ ажил маань одоо Зөв аймагуудаас эхэлж байна. За малчид бол их талархалтай хүлээж авч байна. За одоо бид бүх малаа угааснаар одоо малаас гарах ашиг шим нэмэгдэнэ. Малын одоо харьширны өвчлөл бол 70% байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо жил болгоны угаалгад хамрагдсанаар бол одоо өвчлөл 100% одоо байхгүй болно, арилна гэсэн ийм тооцоогоос гаргаж байна. Манай энэ төхөөрөмжөнд болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартын дагуу Монголын нөхцөлд тохируулж Монгол инженеруудын гараар бүтсэн юм төхөөрөмж байгаа. Малчны хотонд нь очиод тэгээд дээрээс нь малыг эрүүлжүүлээд усын сэлгээд дахиж цэвэршүүлээд дахин ингэж олон дахин ашиглах боломжтой. Тэрүүгээр маш их давуу талтай. Хөдөө аж ахуйн яамд танилцуулаад бүх стандартуудыг үзүүлээд ер нь бол мэргэжлийн байгууллагууд энд бол үнэлгээг бол онц гэж өгсөн байгаа. Малд ашигтай байхгүй. Мал одоо гачи угуулз тэгэл маажуур хамуун юунаас сэргийлж юм болгоноос сэргийлж угаалга хийлгэж байгаа.